За өнөөдөр бүгдээрээ улсын шалгалтын физикийн хичээлийн улсын шалгалтын 24 онд ирж ирсэн даалгавруудыг ажиллая. За элсэлтийн ерхий шалгалт өгөх гэж байгаа сурагчид болон элсэлтийн ерхий шалгалтанд бэлдэх мөн элсэлтийн ерхий шалгалт өгөхгүй ч гэсэн ер нь 12 дугаар ангид сурагчид маань аль нэгэн сонгон судлах хичээлийг өгж хичээлээ дүүргэнэ. За тэгэхийн тулд энэхүү шалгалтыг өгдөг бөгөөд бүгдээр эндээс ажиллаж үзье. За нэгдүгээр даалгавар дээр нийтдээ энэ бол нэг 30 онооны нийтдээ 30 тест 4 задгаа даалгаврыг агуулсан байдаг бөгөөд нэлээд шахуу хурдан хийх шаардлагатай байдаг. За нэгдүгээр хэсэгтэр дараах физик хэмжигдэхүүний нэгжүүдээс аль нь хөдөлгөөний тоо хэмжээний нэгж вэ гэсэн байна. За бид нар хөдөлгөөний тоо хэмжээг P тэнцүү M-ийг үржигдэх нь буюу массыг үржигдэх нь хорд байдаг. За эндээс ерөөсөө массыг хордоор үржил гарчдаг гэсэн. Тэгэхээр массыг нэгж бол килограмм, хордны нэгж бол метр секунд гэдэг. Тэгэхээр ерөөсөө л энэ хариуг сонгоно. За хоёр дээр харилцан перпендикуляр чиглэлтэй F1 тэнцүү 5 ньютон, F2 тэнцүү 12 ньютон хүчнүүдийн нийлбэр хүчийг тодорхойлно гэсэн. За энэхүү хоёр хүч маань перпендикуляр чиглэл гэдэг маань. За нэг нь ингээд өөдг нь босоо чиглэлийн дагав байж хнэ. За тэгвэл энэхүү хоёр векторын нийлбэрийг олох юм бол тэгш өнцөгт гурвалжны гипотенузыг бодож байна л гэсэн үг. Тэгэхийн тулд бид нэр Pythagorean теорем хэрэглэх учраас ерөөсөө л 5-ын квадратаар нэмэх нь 12-ын квадрат эндээс язгуур авна л гэсэн. За 169-с язгуур маань 13 гэж гарах бөгөөд нийлбэр хүч маань 13 ньютон байна. За 3. Тагтнаас унсан бөмбөгний траекторийг зурагт үзүүлвэ. Дараах цэгүүдийн алинд нь бөмбөгний кинетикийн нэрэг хамгийн их байх вэ гэсэн. За тэгэхээр хамгийн өндөр байрлалтай тухайн бөмбөгний потенциалын нэрэг нь хамгийн их утга авч явах хэрэгтэй. Тэгээд доошлох тусам явсараа газар дээр ирэхээр кинетик энэ нэрэг нь хамгийн их утга авна гэсэн үг. Тэгэхээр бид нар энэ цэгүүдийн аль нь хамгийн их кинетикийн нэрэгтэй вэ гэдгийг олох гэж байгаа учраас хамгийн доод хэсгийг харна л гэсэн үг. Ерөөсөө л нэг байх. За дөрөвдөр 600 г масстай металл бөмбөрцөг 5 м өндрөөс газарт унсан бол хөндий хүчний гүйцэтгсэн ажлыг тодорхойлно гэсэн. За хөндий хүчний хийсэн ажил гэдэг маань өөрөө потенциалын нэрхтэйг л тэнцэж байгаа юм. За энэ дээр нэг зүйлийг анхаарах нь хүүхдүүд нэгжээ граммыг килограмм руу шилжүүлэх шаардлагатай. Тэгвэл 600 г маань килограмм руу шилжигдэх юм бол T-6 кг болох бөгөөд за үүнийг чийг 10 м/сек квадратаар батна гэсэн. За үүнийг 5 м-ээр үржих юм бол ерөөсөө 30 joule энерги гарах нэ гэсэн. За 5 дээр зурагт өгөгдснөөр хайрцгийг үл сунах утсаар эргэвч дээгүүр дамнуулан ачааг зөвөө. За ачааг суллан тавихад хайрцагт 600 ньютон үрэлтийн хүч үйлчилсэн бол ачааны хордтголыг олно гэсэн. За тэгэхээр бид нар бол ашиглагдах томьёог нь бол өгчөж. За ерөнхийдөө энэ томьёог бол хүчээ зурж агаад бодоод гаргаад авчиж болдог. За хоёрдугаар бид бол M2G хүч үйлчлэх нь байна. За M2G-гээр энэ биеийг татж байгаа учраас үрэлт маань ишгээ чиглэж байгаа. За үүнийг утас маань Т гэдэг хүчээр татах бөгөөд за энэ тус бүрд нь кинематикийн тэгшдэглийг бичээд А хурдгалыг харуулсан байдлаар бичсэн тэгшдэгл нь энэ байна. За энэхүү тэгшдэглээс бид юуг олох юм бэ гэхээр ерөөсөө л тэр А хурдгалыг л олох. Тэгэхээр А хурдгалыг олохдоо 2 дугаар биеийн массыг хөндий хүчний хурдгалаар үржээд за түүнээсээ үрэлтийн хүчийг хасаад өгөх. За тэгээ энийг 2 биеийн массынхаа нийлбэрт хоочих юм бол гарна гэж.
2 дугаар биеийн масс маань өөрөө 5 кг байна. 5-ыг 10-аар үржихээр за 10-аар үржихгүй маань чи 9.8. За 9.8 м/сек квадратаар үржихнэ. За эндээс хасдаг нь үрэлтийн хүчийг бидэрт 6 ньютон гэдээ өгсөн байна. За тэгээд энэ А маань өөрөө ерөөсөө Ньютоны 2 дугаар хуулиар гарч ирж байгаа бөгөөд би дүүлчилж байгаа хүчнүүдийн нийлбэр маань А хурдталыг олгож байгаамаа гэдэг явж байна гэсэн. За 2 биеийн масс маань 5 дээр 2-ыг нэмлээ 7 болох нь 7 кг. За ингэ бодох юм бол яг энэ 10 байсан бол ингээд 10 байсан бол энэ 5 биш 2 байна. 2 байна. За энэ 10 байсан бол 20, 20-оос 6 гасахаар 14, 14-ийг 7 тоох юм бол 2 гэсэн хариу гарна. Гэтэ энэ 9.8-аар бодож байгаа учраас ер нь бол ойролцоолбол 1.9 м/сек квадрат гэсэн гарах нэ. За 6 дээр массын төвийн бодлого гарсан байна. За төлхөө 10 дугаар ангийн хичээлд үздэг байгаа хүүхдүүд. За 3 бие массыг өгсөн бөгөөд тус бүрийнх нь координатуудыг хүүхдүүд эндээс өөрсдөө олж харахад. За тэгвэл x координатыг 1-р бие дээр үзэх юм бол за 1-р биений нэг. За тэгвэл x1 координат маань хэд байх нь гэхээр за x-ийн дагуух шилжилтийг харах бөгөөд 4.5 гэсэн утгыг заачих. Босоо тэнхлэгийн дагуу координат байхгүй тэг баг. За m2b гэж. m2b маань координат маань x2 координат маань 1-ийг заачих. Харин y2 координат маань босоо тэнхлэгийн дагуу 2-ыг заачих. За m3 масстай би x3 координат бол 3-ыг заачих. y3 координат бол 4-ийг заачих нэ. За эдгээрийг ашиглаад энэхүү томьёонд орлуулах бодно гэсэн. За тэгвэл x центр буюу хэвтээ тэнхлэгийн дагуух массын төвийг олохдоо тус бүрийн координатыг массуудаар нь үржиж нэмээд за тэгээ массуудын нийлбэрт нь хуваах. За тэгэхээр эндээ шууд орлуулчих. Энэхүү томьёонд орлуулчих гэсэн. За тэгвэл x1-ийн оронд биднэрт 4.5 байгаа. За үүнийг үржидэг нь масс нь 4 баг. За энэ дээр нэмэх нь x2 координат маань 1 гэдэг координатыг зааж байгаа бөгөөд 2 дугаар бие масс 5 баг нэ. За энэ дээр нэмэх нь 3 дугаар бие маань 3 координаттай бөгөөд 2 кг масстай гэж үзсэн. За энийг тухайн биеийн массуудын нийлбэрт нь хуваах бөгөөд 9 дээр 2-ыг нэмэхээр 11-т хуваахна гэсэн үг. 11-т хуваахна гэсэн. За ингээд x координат нь гарах нь y координатыг бас бодох юм бол за тэг барил дээр байгаа учраас эхний цэг дээр бол тэг бахна. Одоо 2 дугаар биеэс нь л бодно гэсэн. Тэгэх юм бол y2 координат 2, масс нь 5, нэмэх нь 3 дугаар биеийн координат маань 4, масс нь 2. За энийг мөн адил 11-т хуваах нэ. 11-т хуваах. За ингэ бодох юм бол дээдлэлт бол 2.6 гэдэг та гарах нь. Доор болохоор 18-ыг 11-т хуваана гэсэн үг. Тэгэхээр 1.6 гэдэг координат гарах нэ. Тэгэхээр бүгдээрээ 2.6, 1.6 гэсэн хариу буюу B гэсэн. За 7 дээр зурагт үзүүлснээр хурдны тэгштгэл B тэнцүү хасах А гүржидэг нь омега синус омега T хуулиар өгдөө. Хэлбэлцэл хийж байгаа биеийн хурд хугацааны диаграмыг зөв дүрслэн аль нь вэ гэсэн байна.
За синусоидаар хэлбэлцэж гин гэдэг маань ингээд эхлэлээс аваад явж явах хэрэгтэй байна. За тэгээ эн чинь тэмдэг нь хасах байна гэдэг чинь хасах чиглэл тавьшиж хөдөлсөн байна. Тэгэхээр ерөөсөө л бие зурган дээр ань чиглэгч чинь л гэсэн. Энэ болохоор эерэг чиглэлийн дагуу явцсан. За 8 дээр дараах долгионудаас аль нь хөндлөн долгион бэ гэсэн. За хөндлөн долгион маань усны гадарга дээр ус тусалсан долгионыг хэлж гин. За мөн механикаар гараараа гармоник долгио үүсгэсэн. За гармоник долгион маань бас мөн адил хөндлөн долгионд орно. 2 болон 4-р зургийн долгионууд маань тууш долгионыг хэлж байгаа бөгөөд за 2-р зурган дээр бол бүршин дүүжингийн хэлбэлцлийг харуулж байна. 4-р зурган дээр болохоор агаарын молекулуудыг ямар нэгэн байдлаар нектаршуулт сэргэжүүлсэн байдлыг харуулсан байна. За тэгхийн бол бид нэр хөндлөн долгионыг олно гэдэг маань өөрөө 1 болон 3 дугаар зургийг тохирж ийн гэсэн. Тэгэхээр ерөөсөө 8C байна. За 8C байна. За 9 дугаар дасгал дээр болохоор урьдчилан хоолой дэх бүлүүрийн нэг тал нь битүү хоолой амсар дээр спикер байрлуулж дуу үсгэв. Бүлүүрийн байрлал зурагт үзүүлснээр хоолойн үзүүрээс 60 см зайд байрлахад анхдагч гармоник үүссэн бол спикерээс үүсэж буй дууны давтамжийг тодорхойлно л гэсэн. За агаар тархаж байгаа дууны хурд бол 340 м/сек. За тэгэхээр энэ яг нэг бүтэн долгион болохын тулд энд ирэх хэрэгтэй. Энд. Тэгэхээр яг бүтэн долгион болж чадаагүй гэсэн. Нэг бүтэн лямбда орттой болоогүй гэсэн. За тэгвэл хэмжээ нь яаж байгаа юм гэхээр ерөөсөө 4-3 гэсэн хэмжээтэй байгаа гэсэн. Ээлт тэнцүү томыг нь өгчөж бид нарт. Тэгэхээр 3-ыг үрждэг нь лямбдыг хуваадаг нь 4 гэдэг гэсэн. Энд чинь л өөрөө 60 см-тэй тэнцэж явах хэрэгтэй. За тэгэхээр 60 тэнцүү 3-ыг үрждэг нь лямбд. За 40-ыг 60-аар үржээд 3-т хуваана л гэсэн. Тэгэхээр 240-ыг 3-т хуваахаар лямбд маань 80 см хэмжээтэй гарна гэсэн. За бид долгионы уртыг оол гээгүй юу болох вэ гэхээр давтамжийг олох. Тэгэхээр долгион тархах хурдыг олохдоо долгионы уртыг давтамжаар үржиж юм бол гараад ирдэг. За тэгэх юм бол долгионы урт маань бидэрт 80 см байгаа. За энийг метрлөө шилжүүлэх хэрэгтэй. Тэгэх юм бол тэг 1.8 м болно гэсэн. Эндээсээ EP олж байгаа учраас B квадрат нь лямбд. Тэгэх юм бол тэг 300 м/сек тэг 1.8 давана гэсэн. За энэ өөрөө м/сек нэгжтэй, энэ метр нэгжтэй байгаа учраас энэ хоёр дарагдаад 1 квадратын секунд буюу секундын хасах нэг зэрэг болох нэ. За 340-ыг 8-д хуваана гэдэг маань 0.8-д хуваана гэдэг маань өөрөө 425 Гц гарна гэсэн. За юм байна. За 10 дугаар зурган дээр зурагт үзүүлснээр усны гадарга дээр долгио үсвэ. Уг долгионы далайц ба долгионы урт нь аль мөрөнд зөв илэрхийлсэн бэ гэж. Тэгэхээр бүгд энийг тэгшинтэйгээр энийг ий байсан үзчихье. За бид нэр тэнцвэрийн цэгийг одоо энэ сая улаан нарт байгууллаа гэсэн үг. Тэгэхээр тэнцвэрийн цэгээс хамгийн их хазаасан цайг бид нэр долгионы уг долгионы далайц гэж нэрлэдэг байна. Тэгэхээр далайц маань за энэ баг. Энэ бол тэгэхээр эн чин өөрөө хоёр ширхэг долгионы хэмжээг харуулж байгаа бөгөөд ерөөсөө дээд хэсгийг авах уу эн чин 2 м-ээ 2 дуваах юм бол 1 м-ийн далайцтай авах нэ. Далайцтай авах. За мөн
энэ маань өөрөө нэг бүтэн долгион байхын тулд долгион маань ингэж яваад энд ирж ич нэг бүтэн долгион болчих. Тэгэхээр эн чинь өөрөө дахиад эндээсээ яваад энд ирээд дараагийн долгион болчих гэсэн. Тэгэхээр ерөөсө хоёр ширхэг долгион энд багтсан байна гэсэн. Тэгэхээр ерөөсө нэг долгион гэдэг маань энэ хэмжих эхэлж байгаа. Тэгэхээр дөрвийг яг хагасна нэг бүтэн долгионы урт нь баг. Тэгэхээр лямудаан тэнцүү 2 м гэж байна. За энэ хүү хариулт маань C дээр байна. За 11 дээр хүүхэд ууланд явж байгаад зогсоод хашгирваа. Хашгирснаас хойш цуураатах анхны дууг 2 секундын дараа сонсвоо. Агаарт дуу тарах урд 340 м/сек бол хүүхдээс уул хүртэл ямар зайд байх вэ гэсэн. Хүүхдээс уул хүртэл. Тэгэхээр цуура гэдэг маань өөрөө хүнээс гарсан дууны долгион тухайн саадыг мөргөөд за тэндээсээ буцаад тухайн дуу үсгэсэн зүйл дээр буцаж ирж байгаа гэж. За тэгэхээр эс тэнцүү. За явсан замыг болохдоо бид нар хурдыг хугацаагаар үрждэг бөгөөд энэ зам маань 2 дахин зам явсан зам болчих гоо. Тэгэхээр энийг ерөөс 2 дооч. За тэгвэл 340-ыг үрждэг нь 2 хуваадаг нь 2 болж байна гэсэн. За энэ 2 энэ 2-тойгоо дарагдаад ерөөсө 340 м-ийн зайд байсан юм байна гэж харж ирэх. За бид. За 12 дээр усны гадарга дээр тарж буй хавтгай долгионыг үзүүлвэ. Долгион саадыг нэвтрэн гараад цааш өөрчлөгдөн тархсан бол зөв дүрслэлсэн аль нь вэ гэсэн. Тэгэхээр одоо бид нар яг түрүүний усны долгионыг ингээ ажиглая л та. Тэгэх юм бол ингээ долгион маань ингээ тараад хэмжээ нь ингээ томорж их шүү дээ. Ер нь. Тэгвэл энд болохоор тарсан долгионы хэмжээ маань цаашаа томроогүй байна. Энэ бол биш бахна. За одоо энэ саадыг мөргөөл эндээс томорсон долгионууд гарах нь шүү дээ. Тэгэхээр энэний долгионууд бас ижил байна. Энийх ч бас ижил байна. Тэрээс энэ хэмжээнд томроод энэ цаадаас томроод тарж байгаа долгион бол ерөөсөө B дээр багсан. За дараа нь 13 дээр ялгаатай давтамж бүхий дараах дуунууд агаар тарж байваа. Дээрх дууны давтамжуудаас аль хоёр давтамжтай дуу нь хоорондоо 1 октавын зөрүүтэй вэ гэсэн. За тэгэхээр октав гэж юу гэдэг юм бэ гэхээр за нэг тухайн дууны давтамжийг хэлж байгаа. За юу гэдгийг 28 Гц давтамжтай дуу байсан гэж бодох юм бол энийг 1 октав дэвшлүүллээ гэвэл яг энэ давтамжийг 2 дахин ихээр авах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр 56 Гц. За энэний октавыг дахиад 1 октав дэвшлүүлээ гэх юм бол 112 Гц. Ийг гэх мэтлээ ингээд 1 октаваар дэвшлүүлээд идэх байна. За тэгвэл нэг нэгүүгээс 2 дахин их тоог л харна гэсэн. За 210-аас 2 дахин их тоо бол 420. 420 гэдэг тоо энд хаалга. Эсвэл 105 гэдэг тоо байх хэрэгтэй байхгүй байна. 256-г ихсгсэн тоо 512 байх хэрэгтэй. Энэ 514 гэж энэ бас мөн биш байна. Харин 514-ыг ихсгсэн тоо маань 1028 гэж. За энэ бахан тий. Тэгэхээр 3 5 дээр байгаа долгионууд 1 октавын зөрүүтэй байна. За 14 дээр идеалхийн хувьд гаднаас өгсөн дулаан нь хийн дотоод энерги өөрчлөлтөд тэнцүү байваа. Идеал хийд ямар процесс явагдсан бэ гэсэн. Идеал хийд. Тэгэхээр гаднаас өгсөн дулаан хийн дотоод энергитэй тэнцүү байх ёстой гэдэг маань термодинамикийн 1-р хуулиараа ажил ерөөсөд тэг болох ёстой гэсэн. За ямар үед ажил тэг болчт юм бэ гэхээр эзэлхэн өөрчлөгдөг үед буюу V constant буюу эцэг хор процесс болно гэсэн.
бие махбодны. Харин изотерм болон изобор процессор дээр ялгаатай. Изотерм процесс дээр бол гаднаас долоохгүй учраас дотоод энерги өөрчлөлт бол хасах ажилдаа тэнцдэг бол изобар процесс уу дарал тогтмол процесс дээр ерөөсөө гаднаас өгсөн дулаан нь дотоод энерги өөрчлөлт болгон ажил хоёрт бостолгдана гэсэн. За 15 дээр нэг атомд идеал хийн даралтыг изотерм процессор 2 дахин нэмэгдүүлсэн бол хийн дотоод энерги яаж өөрчлөгдөх вэ гэсэн. Изотерм процессор гэсэн бол яаж өөрчлөгдөх. Тэгэхээр ерөөсөө изотерм процессын үед гаднаас дулаан өгөхгүй, тийм учраас дотоод энерги нь өөрчлөгдөхгүй гэсэн. Тэгэхээр өөрчлөгдөөгүй гэдэг харагдав. Сонгох нэ. За 16 дээр Улаанбаатар хотод 2024 оны 5 сарын 29-ний шөнөдөө цагийн агаар дунджаар 7 градусаас өдөртөө хамгийн ихдээ 13 градустай байна. Агаарын температурын зөрүү нь Кельвиний хуваарьд хэдтэй тэнцүү байх вэ гэсэн. За энэгүй болгоо бодохдоо бүгдээрээ температурын зөрөө ирж байна. Зөрөө гэж байгаа учраас эцсийн температураас эхний температурыг хасаж өгнө. Тэгэхээр 13-аас 7 гасахаар 6 градусын өөрчлөлт байна. За энийг термодинамикийн температур руу шилжүүлэх юм бол ерөөсөө 273-ыг нэмж өгдөг гэсэн. Тэгэхээр 273 дээр 6-г нэмэхээр 279 кельвин болох байжээ. За 17 дугаар дасгал сүйтэй цаг шилэн савнд дүүртэл нь хийж таглаад хөлдөөвөл хагарах эрсдэлтэй байдаг. Үүний шалтгааныг олоорой гэсэн. За хөлдөг үед сүйтэй цайны бодисын нягт ихсэж эзэлхэн багасна. За хөлдөг үед сүйтэй цайны бодисын нягт багасаж эзэлхүү ихснэ. Хөлдөг үед сүйтэй цайны бодисын нягт багасаж эзэлхэн багасна. За хөлдөг үед сүйтэй цайны бодисын нягт ихсэж эзэлхүү ихснэ гэж. За тэгэхээр ерөөсөө усны нягт хэд юм бэ гэдгийг бодно. Усны нягт бол 1000 кг метр куб байдаг. За мөсний нягт буюу одоо хөлдгөр ч юм ус болох нь. За сүйтэй цай гэж байгаа учраас ихэнх хэсэг нь ус байна. Тэр өрн дээр чигээр мөс болно л гэсэн. Тэгэхээр мөсний нягт усны нягтаас бага 900 кг метр куб ч юм янз бүр байна. За иймэрхүү. Тэгэхээр энэ хоёрын чинь одоо масс нь өөрчлөгдөг учраас ижил байхын тулд мөсийг илүү их эзэлхүүнтэй зүйлээр үржижиж үржигдэн гэсэн. Тэгэхээр эзэлхүү хийсэн гэсэн. Мөсний эзэлхүү усныхаас их болно гэсэн. Тэгэхээр үс эзэлхүү ихсэн гэдгийг сонгоно. За эзэлхүү ихсэн. За бодисын маань нягт маань өөрөө одоо 1000 байсан бол тэрнээс багасах нь байна шүү дээ. Тэгэхээр бодисын нягт багасаач эзэлхүү ихснэ гэдгийг сонгох байжээ. За 18 дээр термодинамикийн нэгдүгээр хуулийг асуусан байна. Дотоод энерги өөрчлөлтөөр ажлыг нэмэх юм бол гаднаас өгсөн дулаан. За дулаан нь 800 бөгөөд 800-аас 200 гасах юм бол дотоод энерги нь 600 joule хэмжээгээр нэмэгдсэн гэдгийг тоглох байжээ. За 19 дугаар дасгал дээр за энэхүү ингээд графикийг харах юм бол за нэг изотерм процесс болсон байна. За ийшээгээ изохор, изотерм, изохор гэсэн процессыг болсон байна. Тэгэхээр энэ дээр нэг юм ажиглах. Энд хэрв эзэлхүү маань температураас хамаарч байгаа бол энэхүү шулуун гарвал энэ бол P констант буюу изобар процесс илэрхийлдэг. Тэгэхээр энд 1-р цэг болон 3-р цэг яг ийм хамаарлыг дайлж өнгөрч байгаа учраас энэ хоёрын даралтууд нь ижил байна гэж байна. Тэгэхээр 1-3-р цэгүүдийн даралтууд ижил. За бид нар даралтуудын харьцааг нь олох.
За тэгвэл энд болохоор эзэлхүүн нь ихсээд вээс эзэлхүүн маань анх вээс эзэлхүүн маань 2 вэ эзэлхүүн болж байгаа. Гэдэг маань яах вэ гэхээр энэ дотор байгаа молекулууд бөөмүүд маань энэ ханыг мөргөлт нь хамаагүй багасчихжээ гэсэн. Хамаагүй багасчихна гэдэг маань даралт нь буурчихжээ гэсэн. Тэгэхээр энэ хоёр төлөвөөс 2 дугаар төлөвд байгаа даралт хамаагүй бага даралттай байх нэ гэсэн. Харин энд болохоор эзэлхүүний хэврийг ингэ байлгаж хагаад тогтмол барьж хагаад температур нь ихссэн байна гэсэн. За юм ингээ халаахаар нөгөө молекулуудын хөдөлгөөн ихсээд ханыг мөргөлт нь ихсэж байна гэсэн. Тэгэхээр илүү их температуртай болох тусмал мөргөлт нь тухайн молекулууд ханыг мөргөлт ихсээд байгаа учраас даралт нь их болж байна гэж байна. Тэгвэл P4 маань тэгэхээр их байж таарна. За энэхүү хариулт маань тасгалт хувилбартай. За 20 дээр хэсэгт би хатуу төлөвт халнаа гэж. За нэг би хатуу төлөвт халааж байгаа юм байна. Тэг би байлаа. За ингээ халаач. Тэгсэн чинь AB хэсэгт хайлсан бол ямар төлөвт байгаа вэ гэсэн. Тэр тухайн би температурын докторжоод ирэхэд хайлдаг. За энд хайлаад гэсэн. Тэгэхээр хатуу юм уу хайлаад эхэлсэн маань гэдэг маань эндээс ингэ шингэн гойчоод ч юм уу те гэдэг хэлнэ гэсэн. Тэр харуулаад одоо гэрт оруулаад удаацсан хөлдөөцсөн зүйл халуун температурт хайлтсныг илэрхийлж байна. Одоо зайрмаг хайлах ч юм уу юу гэдэг те тиймэрхүү тохиолдол байна. За тэгэхээр хайлна гэдэг маань энд өөрөөсөө энд шингэнч байна. Бас энд хатууч. Тэгэхээр хатуу шингэн гэдэг хоёр төлөврийг сонгоно. За 21 дээр 500 мл багтаамжтай савнд дүүр ус ивэ. Усны дулаан багтаамжийг тодорхойлно гэсэн. За тэгэхээр бүгдээрээ 500 мл гэдэг чинь маань эзэлхүүнийг ярьж байгаа юм. За усны эзэлхүүн маань өөрөө 1 литр ус маань ерөөсөө л 1 кг-тай тэнцдэг шүү гэдгийг хэлсэн. Тэгвэл 500 мл гэдэг маань 1000 дахин бага литр гэлж байна. Ерөөсөө T.5 литр гэсэн үг. T.5 литр гэсэн үг гэхээр чинь 1 литр маань 1 кг юм бол T.5 литр бол T.5 кг буюу энэ бол 500 г-аач гэж байна. За бид нар юу болох юм гэхээр дулаан багтаамж болно. Тэгэхээр массыг хувийн дулаан багтаамжаар үрчгээр дулаан багтаамж гэж гарч ирдэг. За дулаан багтаамжийг олохдоо бидний масс бол T-5 кг. За хувийн дулаан багтаамж нь бол усны хувьд 4200 joule-ыг бодох килограммыг үрждэг градус Цельсиус. За тэгвэл эндээс килограммууд нь дарагдаад joule-ыг бодох градус болж байна. За T.5-ыг 4200-аар үржихээр 2100 болно. 2100 гэдэг чинь 2.1 кJ гэсэн. Килож. За. Тэгэхээр хариу бол 21-ийн B байна. За 22 дээр сурагч 3 жижиг луужин ашиглан шулуун соронзонгийн соронзон орныг тодорхойлох туршилт хийж байгаа үйл явцыг зурагт харуулва. Аль зурагт сурагч луужингийн зөв төрсөлж байгааг олж тогтоосон бэ гэсэн. Тэгэхээр луужин маань луужингийн маань зөв маань ерөөс хойд зүгийг заах хэрэгтэй. Норт гэсэн үг тийм. Энийг зааж байна. Тэгвэл NS чинь хоорондоо таталцдаг учраас N рүү S рүү зааж явах хэрэгтэй. NS чинь таталцдаг учраас. Тэгэхээр энэ бол зөв зааж байна. За мөн энд S рүү бас чиглэсэн байна, зөв байна. За энд бол NN буюу хоёр ижил тойлол түлхэлцдэг бөгөөд болж байна. За бус зургийг ажиглах юм бол за бусдад нь бол ер нь таарахгүй юм тийм ээ. За энд бол болж ийн гэвч энэ аяр дээр болохгүй.
болохгүй тийм. Тэгэхээр ийм нэ. За 23 дээр шулуун гүйдэлтэд дамжуулах утсыг цахилгаан үүсгүүрт холбон түүгээр гүйдэл гүйж байгаа чиглэлийг зурагт үзүүлвэ. Гүйдэлтэд дамжуулагчийн шулуун дамжуулагчийн үүсгэх сорон зай орныг зөв дүрсэлсэн нь аль вэ гэсэн. Тэгэхээр хүүхдүүд энэ дээр энийг хийхдээ баруун гарынхаа шурган дүрмийг ашиглаж байна. Тэгэхээр гүйдэл одоо эрхийн уруучин бол гүйдлийн чиглэлийг заах байна шүү дээ. Тэгэх юм бол ингээд гараа ингээд тавьж үзээд за энэний дагуу яг энэ дээр ингээд байдлаар тавиад үзэхэд гүйдэл маань ингээд эргэж байгаа. За ингээд эргэж ийнэ гэдэг маань өөрөө за энэ дээр зурх юм бол гүйдэл ийшээ чиглэж байгаа үед бол 4 3 чи ингээд явж байгаа шүү дээ. За энд болохоор чиглэл нь доошо биш, эсэргээр биш байна. За энд бол бүр юм байхгүй. Энд бол ууланд байгаа боловч энд болон энд чиглэл өөрчлөгдөхгүй гэсэн. Тэгэхээр ерөөсөө дээр л зөв хариулт харж байна гэсэн. За энэ бол эсэлтийн ерхий шалгалтын дээр энэ дасгал нэлээдгүй орж ирсэн байдаг. За 1 кОм-ийн эсэргүүцлийг нэг терморезистортой холбоод за 3.2 вольт хүчтэд холбосон юм байна. За бид юу орох юм бэ гэхээр температур мэдрэгч эхлэхний вольтметрийн заалт ямар авах вэ гэж. За энэ хэд юм бэ гэж асууж байна. Тэгэхээр энийг олохдоо энэ хүү хоёр эсэргүүцэл маань цовоо холбогдсон байна. За цовоо холболтын үед гүйдэл хүч маань ижилхэн байдаг. Тэгвэл амперметр маань өөрөө 2 мА-ыг зааж байгаа бол энд ч 2 мА, энд ч 2 мА гүйдэл гүнэ гэсэн. Тэгэхээр бид нар эхний эсэргүүцэл дээрх унах хүчлийг мэдж болно гэсэн үг. Тэгэхээр амперметрийн заалт эхний эсэргүүцлээр хүрчихье гэсэн. За эсэргүүцэл маань өөрөө 1 кОм буюу 10-3 зэрэгт 1000 Ом гэсэн. За энийг үржигдэх нь гүйдлийн хүч маань 2 мА буюу 2-ыг үржигдэх нь 10-ын хасах 3 зэрэгт ампера гэсэн. За ингэ бодвол зэргүүд дараагч нь ерөөсөө 2 ампер гүйдэл гүнэ гэсэн. 2 ампер. За гүйдлийн 2 ампер 2 вольт хүчтэй унана гэсэн. За энэ бол ерөөсөө Омын хавьлаа болж байгаа шүү дээ. За Омын хавьл маань угаасаа болж байгаа төрсөлх юм бол ийм хэрэгтэй. За бид нэр хүчлийг олохдоо R-ыг аяар үрждэг. За эсэргүүцлийг олохдоо хүчлийг гүйдэлд хуваадаг. Хүчлээ олохдоо гүйдлээ олохдоо хүчлийг эсэргүүцэлд хуваадаг гэдэг ингээд болчихлоо. За тэгэхээр энд байгаа хүчлийн хэмжээ 2 вольт. Тэгэхээр цуваа холболтын үед хэрэглэгч болгон дээр унж байгаа хүчлүүдийн нийлбэр нь ерөнхийдөө тэнцэж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхий маань 3.2 вольт байна гэсэн. Тэгвэл энэ вольтметрийн заалт маань энэ хүү терморезисторын хүчлийг зааж байна гэсэн. Тэгэхээр бид нар вольтметрийн заалтыг олохдоо ерөнхий хүчлээс 1-р эсэргүүцэлээр байгаа хүчлийг хаснаа гэсэн. Тэгэхээр 3.2-оос 2-ыг хасах юм бол 1.2 вольт хүчтэй унана гэсэн байна. За зурагт үзүүлсэн цахилгаан хэлхээний 5 Ом эсэргүүцэлээр 15 вольт. За энэ нэр алдаатай дасгал ирсэн байсан. За энийг орхиё. Зургийн хүртэл өөр конденсаторын зураг өгөгдсөн. За би цахилгаанчиг үзэгдэлтэй холбоотой доорх хэллэгүүдээс бурууг нь олно гэсэн. Ихэнх нь зөв, ганцхан буруу хариулт болно шүү. Тэгэхээр цахилгаан саран бие дотор эрг сэрэг цэнгүүдийн ялгарл үүсхийг туйлширна гинэ гэж. За энийг бол туйлширна гэж хэлдэг юм байна. За нөлөөгөөр цэнэглэгдэхийн өмнө туйлширдаг ба цэнэгүүдийг салгаж чадвал цэнэглэгдэнэ. За энэ мөн байна. За бүх төрлийн диэлектр бодисууд нөлөөгөөр маш сайн цэнэглэгдэх гэж. За үгүй энэ бол тийм байдаг. Харин цахилгаан цэнийг металл биеийн гадна гадаргууд дагуу тархдаг дотор тал нь цэнэглэгддэг гэсэн. Энэ бас байна. За ингээ үзэх юм бол буруу маань өөрөө C дээр байна. C дээр.
За хэвлэх үйлдвэрийн цаас зүсгэж машин ажилуулж буй хүн зөвхөн хоёр гараараа хоёр товчлуурыг зэрэг дарсан нөхцөлд машины хотог ажилд цаасыг зүсдэг. Ийм удирдлагын товчлууруудыг ямар логик хэлхийгээр хийдэг вэ гэсэн. За логик хэлмэтээр аль нэг нь биш хоёулаа залгагдж тохиог өгдөг хэлхээ гэдэг маань өөрөө хоёр унтраалгатай. За энэ читэн гэж үзье. Аль нэг нь л одоо ингээд дарахад читэн маань асахгүй буюу цаас зүсгэж машины ингээд товчлуурыг дарах нь шүү дээ. Тэгэх юм бол аль нэгийг л дарахгүй байвал ажиллахгүй гэсэн. Заавал хоёр гараа хийгээд дарах гэсэн. Тэгэхээр энэ бол таарч байна тийм ээ. Тэгэхээр энэний үннийг хүснэгт маань өөрөө тэг гэдэг утгыг авах юм бол тэг гардаг. Тэг нэг гэдэг утгыг авах юм бол мөн тэг гардаг. Нэг тэг гэдэг утгыг авах юм бол бас тэг гардаг. Зөвхөн нэг гэдэг утгыг авч иж тохиог ирнэ. Тэгэхээр аль нэг нь биш хоёулынгийн зэрэг хүн дарж иж энийг хасна гэсэн. Ажиллуулна гэсэн. Тэгэхээр энэ хөдөлмөрийн аюулгүй байдлыг чангаж байгаа мартаа санамсаргүйгээр аль нэгээр дарчихад нөгөө хоруугаар хастуулах аюултай учраас. За энэ хүү хэлэх юм аа ерөөсөө айн дэлмэдийг илэрхийлнэ. Үүрчгүүлэх тийм. Айн дэлгэл. За вакуумд R-1 1 м радиустай цагирах хэлбэртэй дамжуулагчаар 3 ампер гүйдэл гүйж байваа. Тэгвэл цагиргын төв дээрх соронзон орны индукцийг тодорхойлно гэсэн. За соронзон орны тогтмол μ нь бол 4π 10-ын хасагтлон зэрэгт генерик бод метр гэж. За энэ индукцийг олохдоо бид нар биосоор Лапласын хуулиар боддог. За μ гүрчдэг нь μ айлыг гүрчдэг нь i угадаг нь 2 нэ. За үүнийг бодлуулад бичих юм бол за энийг бол нэгээр тооцож бодох нь. Тэгэхээр 4π-г үрждэг нь 10-ын хасах 7 зэрэгтийг үрждэг нь за энэ бүр гүйж байгаа гүйтэл маань 3 байна. За радиус нь 1 бөгөөд 2 гүйждэг нэг. За тэгэх юм бол энэ хоёр дарагдаад ерөөсөө 6π 10-ын хасах 7 зэрэгт Тесла индекс болно. Тэгэхээр C-тер. Нэ. За 29 дээр V-тэнцүү 4 Тесла индукцтэй соронзон орон Тесла индукцтэй соронзон орон маань S-тэнцүү за энэ хүү гадаргуугийн талбар ирж 0.1025 м квадрат талбар байсан гэж. За соронзон урсгал гэдэг маань өөрөө индукцийг энэ урсгалаар гүйж байгаа талбай соронзон урсгал орж байгаа талбай. За тэгээ энэний хоорондын өнцгийн косинус альфа. За ингэх юм бол 4 Тесла үрждэг нь тэг 1025-ыг үрждэг нь за синус 60 градус косинус 60 градусаар 2-1. За энэ дөрөв энэ хоёртой дарагдах нь байна. Тэгэхээр ерөөсөө тэг 105 Вебер гэсэн гэж байна. Вебер. За Вебер гэсэн гэж байна. За энийг стандарт хэлбэрт бичих юм бол 50-ыг үрждэг нь 10-ын хас 3 зэрэг Вебер болно гэсэн. Яг тавьчих юм гэхээр энийг 1000-аар үржсэн байхгүй. За 1000-аар үржинэ гэдэг маань таслын хойшоо явж байгаа учраас 10-ын хасах зэрэг. За энэ. Дин. За 30 дээр зурагт аналог вольтметрийн залтыг харуулж байна. Аль вольтметрийн хуваарийн үн болон багжийн залт зөв байна гэж. За тэгэхээр хуваарийн үн гэдэг бол өөрөө 1 зураас хэд гэдэг тоог илтгэж байгаа юм бэ гэдэг хэрэг. За бүгд эндээс харъя л та. 2-оос 4 гэдэг тоог заана гэдэг чинь өөрөө 2 гэдэг хэмжээсийг 2 вольт гэдэг хэмжээсийг илтгэхийн тулд бид нэр 10 зураасыг хэрэгжилж байна гэсэн. Тэгэх юм бол энэний хуваарийн үн маань 2-ыг 10 тугаах уу юу? Тэг 10-ны 2 вольтыг зааж байна гэсэн.
Нэг ширхэг зураас тэг 12 вольт гэдгийг хилээд байгаа гэсэн үг. Тэгвэл тэг 12 гэдэг нь энэ зүг байна. Энэ. За багжийн заалт нь өөрөө хэд юм бэ гэж байна. Тэгэхээр энэ заалт маань ингээ ажиглах юм бол эндээс 2 нүдний зайтай буюу тэг 14-ийг хасна гэсэн үг. Тэгэхээр эн чинь өөрөө 10 12 яг голд энд бол 11 гэдэг тоо байгаа. Тэгэхээр 11-ээс тэг 14-ийг хасна гэдэг чинь өөрөө 10.6 вольт гэсэн юм байна. Энэ